Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил 17-18 дугаар хороонууд дээр хэд хэдэн ажлуудыг тавьсан ажиллаж байна. Цэцэрлэгийн ажлыг дуусгах ажлууд байж байна. Сая төсвийн тодтогдлоор 16 дугаар хороон дээр барьж байгаа 320 хүүхдийн судалтай сургуулийн барилгыг дуусгах ажлыг 27 онд дуусгана гэдэг. Сая 26 оны төсөвдөр 1 тэрбум төгрөгийг нэмж тавьсан байна. 13 дугаар хороонд хайлаас дарихийг холбосон замын дутуу ажил байсныг 2026 онд дуусгахаар 477 сая төгрөг. 17 дугаар хорооны 7 буудлаас дам даржин орчинд баригдах 2 хэлхээ 110 кВт-ийн агаарын шугам шүлжээ 110 35.10-ыг 2-ыг орцсон 40 кВт бүхий дид станцын барилга угсралтын ажлыг 2027 онд дуусгана. Гэхдээ 26 онд шаардлагадаг 2 тэрбум төгрөгийг сая төсвийн тодтолтой тавьсан. За энэ дид станц нь Сэлб хотыг хангах, дээрээс нь Сэлбээс цаашаа Сэлб хот маань 16 17 дугаар хороолууга үргэлжлээд хотын өргөтгөлийг хийхэд шаардлагатай цахилгааны их усруудыг хийх ажлуудыг нийслэлийн төслийн тодтолтоор ингээд тавиад хөрөнгө оруулалтууд бол хийгдэж явж байна.